надад нэг асуулт тэгээд шаардлага байна. Тэгэхээр мэдээлэлийг харж байгаа өнөөдөр энэ Монгол улсын төрийн сүлбэн, Монгол улсын төрийн далбаа, Монгол улсын үндсэн хууль бидний хартай. Энэ болоо та энэ өдрөө харж байгаа 60 тэрбумын тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй юм. Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Тэр таны дуу хоолой биш үү? Та ганцхан энэ зүйлд над руу харж байгаад үнэн гэж хэлж. Төрийн сүлбэний өмнө, төрийн тугны өмнө. Тэр үнэн та үнэхээр тэр бичлэгэнд байгаагүй юм уу? Прокурор адилтад тэнцэх газар 60 тэрбумын тэр хэрэг эвлүүлэг гэж дүгнэлт гаргасан нь үнэн. Нэг болоо та миний өдрөө харж байгаад ганцхан энийг чин сэтгэлээсээ хэлж. Монголын ард түмний өмнө. За шаарч байсан. Асууж байна. Гэхдээ та энийг хэлж. Яг та 60 тэрбумын хэргийг өөрөө орчоод өөрөө ороогүй гэж хууль хэлтийн байгууллагаар нөлөөлж дүгнэлт гаргасан шиг өнөөдөр яхаараа 84 гээд өгсөн бидний бичиг 84-95 болж талан дараа дээр очиод яаглаар инженеерс дөрвөн гишүүний гарын үсэг алгуулчдیں۔ юм байна. Би тэнд итгэхгүй байна. Яагаад гэвэл 60 тэрбумын хэргийг та эвлүүлэг гэж хаад чадсан шиг энэ дөрвөн гарын үсгийг алгуулсан байна гэж би үзэж байна. Дөрвөн гишүүн өөрсдөө гарын үсгээ зураад үндсэн хуулийн төс бид зурсаа гэж өгчөөд байхад яахаараа Монгол улсын үндсэн хууль зураагүй гэдэг тэр үндслээр нь хаад юм. Яагаад бид нар таныг огцруулах тухай асуудал тавьсныг та намайг огцруулах тухай асуудал тавьсан биш гэж үзэж байна. Тэгвэл бид нар өнөөдөр гарын үсэг зураалаад 32 гишүүнээр огцруулах гарын үсэг зураал та өнөөдөр огцрох юм уу? Битгий их болоо дандаа ингэж битгий бэлц. Одоо хамтдаа шүү дээ юм болоо. Бид нар 6 цаг 40 минут хүртэл чуулганы танхимд байсан. Би хамгийн сүүлд лайв хийгээд таныг орж ирэх шаардсан. Бидний гарч ирсний дараа та 1-2 гишүүн дуудаад хаасан гэдгийг би сонссон. Битгий Монголын ард түмний өмнө дахин ингэж худлаа ярилтаа юм байна. Та хуулийн хэлтийн байгууллагад нөлөөлж байгаа юм шүү дээ. Яагаад өнөөдөр мөн тогтоожуулах хөтөлбөртэй холбоотой асуудал, яагаад 60 тэрбумтай холбоотой асуудал, яагаад элбэг дөрж ерөнхийлөгчтэй холбоотой асуудал, яагаад бадамж унаатай холбоотой асуудал, тантай холбоотой гадрын наана энэ бүх асуудал таны томилсон ирж байгаа гэдэг хүн дээр очиод гатчихдаг юм. Яагаад тэр хүмүүс хууль бусаад их хурлын гишүүдийг тагнаж чигнэждэг юм. Таны томилсон их жаргал, таны томилсон төгөлдөр гэдэг залуу, таны нөлөөлж байгаа тэр одоо гүйцэтгэх албаны дарга яг тэр улсын хурлын гишүүдийг хууль бусаар тагнаж чигнэдэг юм. Ийм асуудал үүсэж байгаа нь үнэн шүү дээ. Яг та 60 тэрбумын асуудал эвлүүлэг бишээ гэж хэлж чадахгүй, миний нүд рүү харж чадахгүй байгаатай адилхан танд байгаа хуулийн хэлтийн байгууллагыг бүгдүүлсэн энэ бүх цаас гол хууль юм байна. Та энийг хүчээр нөлөөж хийсэн. Тийм учраас таныг бид нар арга буюу ажиллах хүчийг шаардж байгаа. Тантай ажиллах ёс зүйн бөгөөд тантай ажиллах итгэл үнэмшил их хурлын гишүүд бидэнд байхгүй байна. Монгол улсын их хурл тарга өгөөдөр өнөөдөр тулж байна. Монгол улсын их хурл түүхэндээ байгаагүй одоо хүнд байдалд орчоод байна. Их хурл таруул юу болох вэ гэдгийг та өөрөө мэдж байгаа. Тийм учраас Монгол улсын их хурл таны албан тушаалаас илүү их үнцэнтэй гэж бодож байгаа учраас ардчсан үндсэн хуулийг хамгаалахын төлөө, ардчсан парламентын ёсыг хамгаалахын төлөө арга буюу бид өнөөдөр ийм байдалд хүрч ирчээд байна. Та өнөөдөр дахиад биднэрт битгий ингэж худлаа ярих бол байгаа. Та дахиад ард түмэнд битгий ингэж худлаа ярих. Та зүгээр л огцрох өргөдлөө өг. Үндсэн хуулийн эцсийн дүгнэлт ерхий сайдаас өгөөд гартал та чуулганы хуралдааныг даргалахгүй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Нэг өдөр хүртэл их хурлын дараа та огцрох өргөдлөө өгөхгүй л бид нэр дараагийн тэнцлийн бурцын хурц хэлбэр шилжих болно шүү гэдгээ танд залбирсан юм байна. За. Комитет чамтай. Хөөе,